Монгол залуусын оюун ухаан дэлхийд танигдах цаг нэржээ. Үүний нэгэн тод жишээ бол дэлхийд хэдхэн ширхэг байдаг виртуал моделийг өөрсдийн оюун ухаан ур чадвараараа зохион бүтээж сошиал орчинд шууган тариад байгаа Амараграм юм. 3 минутын дотор өөрсдийн бизнесээ танилцуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт босгох бизнес найраа болонд Амараграмын залуус ороход бэлэн боллоо. Тэдэнд амжилт хүсье. Сайн байна уу? Амара төслийн хамтран үүсгэн байгуулагч Оюун Жаргалын өнөөдөр virtual модель төсөл болох Амарагаа танилцуулах гэж байна. Амара бол ерөнхийдөө бүтээлчийн уран сэтгэлгээнээс үүсч гарсан Монголын 21 настай анхны virtual модель байж байгаа. Тэгээ энэ модель маань ерөнхийдөө Instagram орчинд өөрийн гэсэн орон зайг үүсгээд дагагчаа аваад эхэлчихсэн. Брэндүүдтэйгээ ч гэсэн гэрээ байгуулад эхэлсэн ийм модель байж байгаа. Тэгэхээр virtual модель гэдэг маань бол ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн яаж сурчлагдах уу гэдгийг одоо өөрчилж байгаа game changer ийм бүтээгдэхүүн байж таарч байгаа. Тэгэхээр энэ модулууд маань бол ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр нэлээд томоохон байр суурийг эдлээд дагагчдаа авчихсан ийм модулууд байж байгаа. Тэгэхээр хамгийн том төлөөлөл бол Lil Miquel байж байгаа 2.7 сая дагагчтай компани үнэлгээ 110 сая доллар хүрсэн ийм модель байж байгаа. Ерөнхийдөө virtual моделийн хамгийн том зах зээл бол ерөнхийдөө тэрбум долларын зах зээл гэж нэрлэгддэг fashion ертөнц байж байгаа. Тэгэхээр Valentino, Gucci, Prada зэрэг дэлхийн томоохон fashion брэндүүд virtual модулуудыг ажиллуулад эхэлсэн томоохон сэтгүүлүүдийн нүүрэн дээр гараад эхэлсэн байж байгаа. Тэгэхээр бидний virtual дижитал төслийн дараачийн үе шат маань бол ерөнхийдөө дижитал хувцас байж байгаа. Энэ хувцас маань бол ерөнхийдөө чиний төсөөлөөгүй те бодит ертөнц байдгүй тийм материалтай, тийм бүтээлтэй, тийм хувцсыг чи Instagram орчинд virtual-аар өмсөх боломжтой ийм боломжийг чамд олгож өгч байгаа. Тэгээ бид нэр энэ төсөл дээр болохоор Монголын томоохон брэндүүд болох Michelle Amazonco, Baba, Kidal зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээ дараачийн бүтээл маань бол дижитал тэжээвэр амт байж байгаа. Энэ маань Amara дээр төлөвлөсөн картунаас гадна шууд Instagram орчинд тэжээвэр амьтад маань өөрсөн гэсэн дагагчаа аваад явах боломжтой ийм төсөл байж байгаа. Бидний дараачийн томоохон төсөл бол шинэ моделийн төсөл байж байгаа. Энэ маань Амаратай өрсөлдөгч болж ирэхээс гадна илүү өнгөлөг, илүү цоглог, илүү эрч хүчтэй ийм моделийг гаргаж ирэхээр зорж байгаа. Бид нар шаардлагатай хөрөнгө оруулалтын хамгийн том хэсэг бол тоног төхөөрөмж, маркетинг, сурчлагаа, гадаад харилцаа, түншлэл болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалтанд хэрэгтэй байгаа. Тэгээд бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. Анхаарал тавьсан баярлалаа. Энэ бол Амараграм байла.